Баян өндөр сумын иргэд төлөөлөгчдийн хурлын ээлжилт 11-р хурал хуралдсанаар бас нэгэн хэлэлцсэн асуудал нь тус сумын засваргын тамгын газрын 2018 оны төсвийн гүйцэтгэл, сумын эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг хэлэлцэж 83% гүйцэтгэлтэй хэмээн дүгнэж хуралдааны төгсгөлд 2019 оны төсвийг баталсан байна. 18 дугаар зүйлийн 18-ийн 1-2 дахь заалтыг үндэслэн тэгэхээр бол энэ удаагийн төсөв болвол орон нутгийн төсвийг бол улсын төсөв, аймаг, сумын төсөв гэж гурав ангиж болно. Тэгэхээр бид нэр бодлогын байгууллагуудтайгаа, мэрэгжлийн байгууллагуудтайгаа хамтарч иргэдээс гарч ирсэн саналыг 3 хувааж улсын төсвөөр хөрөнгө оруулалт, аймгийн хөрөнгө оруулалт, сумын хөрөнгө оруулалтанд хувааж хийж хэрэгжүүлж байгаа. Энэ удаагийн сумын хөрөнгө оруулалтаар бол амралт чөлөөт цагийн талбай, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, явган хүний замуудыг хийж хэрэгжүүлэх, төрийн үйлчлэгээ иргэдэд хүргэхэд шаардлагатай гарц гармуудыг нэмэгдүүлэх гээд олон ажлууд төлөвлөлөө. Нөгөө талдаа мөрөг хөтөлбөрт орсон чиглэлээр нь иргэдийн алхах, эрүүл мэндийн алхалтын зам цархиа хиймэрийн овооны чиглэлд бас хөрөнгө нь батлагдлаа. Нөгөө талдаа үйлдвэрлэл үйлчлэгээ эргэлж байгаа иргэдийг дэмжиж сав баглаа борлыг сайжруулах чиглэлээр бас 20 сая төгрөг тавигдлаа. Боловсрол эрүүл мэндийн салбарт нэг тулгамжээс бас асуудлууд тодорхой төвшөнд бас тавьж шийдвэснээр онцлог байна. Мэдээж энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан төсөв хөрөнгө оруулалтыг чанартай хийлгэх, хугацаанд нь хийлгэх талаар бол засварын тамгын газар анхаарч ажиллана. Нийт төлөөлөгч нартай баярлалт талархснаа бас илэрхийлье. татулсан Орхон аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас 950 сая төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Орхон аймагт шилжүүлсэн байна. Тус төсвийг Баян өндөр суманд шилжүүлүүлж жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг 50 хүртэлх сая төгрөгөөр нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллагаа Баян өндөр сумын засаг дарга хэлсэн юм а. Санал санаачлалыг авсан